Арслантай авдар эдийн засаг энгийн үгээр. Спутник Монгол 92.5 бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор Өргөний Монгол хөдөлгөөний тэргүүн, шинэ мөнгөний бодлогын санаачлагч, Ахуй төрийн онолж, эдийн засгийн ухааны доктор Төмөрдшийн Баяр Хугаа оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд сонсогчдаа мөн өдрийн амгалан айлтгая. Бид өнөөдөр таны сая дархнаар яваад ирсэн сонио ачнаас л эхэлж яриагаа эхлэмээр байна. Дархнаар сонио ач юу вэ? Таны гол явсан зорилго нь юу вэ? Бид нөгөө нэг ард нийтийн санал асуулгын хөдөлгөөний тодорхой хүмүүс санаачилсныг нь дэмжиж сая дархан яваад ирсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг нь юу юм гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлээр засгийн бүх эрх ард түмний мэдэлд түүнийгээ төлөөллийн байгууллага буюу улсын хурлаар дамжуулан эдэлнэ гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр засгийн эрх Монголд ард түмний мэдэлд гэсэн үг. За мөн үндсэн хуулийн 25 дугаар бүлэгт ард түмний санал асуулга явуулах тухай заалт байгаа. Үндсэн хуулийн 68-д болохоор тэр ард түмний санал асуулгыг улсын хурл ерөнхийлөгч засгийн газар санаачлан явуулнаа. Хуулийн тогтоолын төсвийн санаачилж тэгээд их хурл дэмжиж явуулна гэсэн заалтын дагуу ер нь энэ Монголд энэ 30-100 жил болчлоо. Бүх Монгол улсад байж байгаа энэ ахуй амьдрал хэцүү байгаа, өр ширтэй байгаа, шудаг ус байгаа, шүүхэн болохгүй, хуулийнх нь болохгүй, бизнесүүд нь дампуураад, эдийн засгийн дампуураад байгаа бүх юм ерөөсөө явж иж төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нэртэй улсын хурлд байна учир нь. Тэм учраас энэ улсын хурлыгаа ер нь цөмөрөө нэг шийдээ ард нийтээр асууж агаад улсын хурл ер нь яг одоогийн байгаа энэ тогтолцоо нь бүтцэн зөв юм уу буруу юм уу гэд ард түмнээс асуу гэдэг санаачлаг гаргасан дэмжиж сая явсан. Өөрөөр хэлбэл ард түмэн маань сандаа нийлүүлээд ерөнхийлөгч засгийн газар их хурлд өгөөд та нар энэ улсын хурлд ер нь итгэх юм уу итгэхгүй юм уу ард түмнээс асуугаадах гэж л санаачлан зохион байгуулж яваад байгаа. Тэрнийх нь нөгөө санаачсан хүмүүсийн дэмжээд хамтарч байгаа өнөө хөвдгээд дарханд очиж уулзалтанд орчод ирсэн. Дархны иргэд хэр хүлээ авч. Үгүй тэгэл цугулсан хүмүүс нь мэдээж угаасаа энэ сошиалор тэр чиглэлээ хардаг дэмжигчд учраас тэгээ ерөнхийдөө нөгөө хүмүүс маань өөрсдөө зарим нь их орон тусгаар тогтнол газар нутаг шудаг бус байдал зарим нь өр зээл ингээл хүн болгонд айл болгонд тодорхой шалтгаан байгаа. Тэр шалтгааныхаа үндсэн гол одоо үүсгээд байгаа нь улсын хурл муу юм байна. Бүх муухай юмны үүр урах нь улсын хурл гэж боддог хүмүүс нь идэвхтэй эсгүүдэл цуглаж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс л цугласан л байлээ. Тэгэхээр нөгөө хэл яриа ороход амархан харин бид нар юуг тохирсон гэхээр хүн болгоо одоо янз бүрийн ярьдаг сэдвээ ярихгүй шүү. Их орон газар нутаг ураан оюу толгойч гэдэг юм уу. Тэр сэдвүүдээ хаяад энэ удаа бол бүгдээрээ зөвхөн улсын хурл болж гэнэ үгүй юу? Улсын хурлд итгэх үгүй юу гэдэг дээр санал нийлж хагаад санд асуулт явуулах дээр хамтарч зүтгэн шүү гэдэг дээр ойлголцсон учраас илүү хялбар товчхон амархан болчихжээ уулзалт бол. За тэгэхээр мэдээж энэ бол маш том сэдв. Хоёулаа энэ сэдвээ төр хойшин тавьж хагаад өнөөдрийн манай бас нөгөө нэвтрүүлгийн бас сэдв бол одоо төгрөг долларын нөхөрлөл гэдээ яваад байгаа. Бас цагаан сар буюу зээл гээд. Тэгэхээр нийт иргэдтэй одоо бид нар энэ төгрөг долларын ханшийн зөрүү гэж яриад байгаа тийм ээ. Мөнгө хүлээлт явагдаад байна. Ханшийн уналт. Тэгээ одоо иргэн бүр одоо өөр айл болгол одоо зээлтэй байгаад байдаг. Удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгэхээр бид нар одоо энэ төгрөгийн нийлүүлэлт төгрөг одоо ард түмэнд одоо хэр нийлүүлэлт одоо хангалттай байна. Байхгүй л гэж харж яригдаж байна тийм ээ. Нөгөө талаар долларын ханшийн өсөлт нь одоо бидний амьдрал яаж нөлөөлөд байгаа юм? Бид нар одоо зээл аваад яадаг. Одоо зээлийн чинь 55% нь одоо зээл авч болно гэдэг ингээд бүр гаргацсан байдаг. 55% байтугал одоо дээшээгээ ахисан өр булгал одоо зээлтэй байгааддаг. Энэ байдлыг ер нь яаж таарч? За нэгдүгürt нь бүгдээ зээлээр амьдрах ёстой гэдэг онол номдол тэрний дагуу биднэрт хийгээд өгсөн макро ва микро тогтолцоо байгаа байхгүй биднэрт. За хоёрдугаарт нь бүгд зээлээр амьдрах мөртлөө зээл нь
иргэд төлөгдөх боломжгүй өөр болж хувирдаг өндөр хүүтэй байхаар бас л тийм тогтолцоо бүтцийг бидэрт хийгээд өгсөн байгаа даа. Эндээс би хийгээд өгсөн гэдэг нь юу юм гэхээр бид нар өөрсдөө энийг сонгож аваагүй. Зүгээр л энэ дэлхийг сүүлийн 400 жил захирч, мүлжиж, колончилж байгаа. Тийм мөнгөний эзэгд нэрлэгдээд идэг. Одоо энгийн тайлбарлал доллар хэвлэдэг Америкт бүртгэлтэй хувийн банкуд тэдний дэлхийд даяар бүх улс үндэстнийг хараа хяналтандаа аваад доллартай уяад тэгээ улсын ч тэр хүмүүсийн ч тэр шууд бус утгаараа долларын зээл авч амьдрдаг тогтолцоонд авчирцсны золиос болцсон л явж байгаа хүмүүс бид нар 36 жилдээ. Ер нь бол яг сонирхолтой хэлэхэд яг иймэрхүү юмыг харахаар урдаас бүгд хэлхий тэгдэ яадэ идэ тэгж яруул гэдэг ингээд тэр нөгөө тэр долларын эзэн зохиосон эдийн засгийн өөртөөхөө энэ мүлжилгөө зөв сайхан үйл юм шиг тайлбардаг онол номын сонсцсон эдийн засгийн нэртэй хүмүүс бол энэ дэр урдаас мухар сохроор ингээд учир утгагүй тайраад эсвгүүцэд байдаг байхгүй юу. Тэгээ яг би их энгийн тайлбарлахад надтай маргалдаад бол хэцүү гэдгийг батлах үүднээс би дандаа эхэлж нөгөө үүсэл гарлаас нь эхлээд онол номлолттой тайлбарлаад явдээ. Тэгэхээр одоо дэлхийд энэ хувийн мөнгө хүлэгчид буюу хувийн банкуд улс орныг удирддаг тогтолцоог анх 1695 онд Английн төв банк буюу Bank of England гэдэг нэртэй хувийн төв банкыг тухайн үеийн Английн хаантай хувилдаад тэгэд ямар тогтолцоо бий болгосон гэхээр Английн хаан буюу Английн төр засаг нь хувийн банкудаас дандаа хүүтэй мөнгө зээлнэ. Эргээд тэр зээлээ ард түмнээсээ татрав төлнө гэдэг ийм загвар бий болгосон. Энийг одоо өнөөгийн эдийн засгийн судлаач нэг сайн мэдэхгүй яг над чиг нэлээд гүнзгий судалдаг энэ тогтолцоо бол бүтэхгүй хүн төрөлхтнийг хамгийн их хорлдог, эхлэлхийг нь ухуулдаг, хорлдог, мөнгө хүлдэг тогтолцоонууд улс орнууд бүр тархитаа тулаад ядуурдаг, тусгай тогтнолоо алддаг гэх тэмцдэг хүмүүс судлаачдын хувьд бол энэ тогтолцоог Англи, Америкийн мөнгө хүллийн тогтолцоо, хувийн банкуудын мөнгө хүллийн тогтолцоо гэж нэрлэдэг. Дэлхийд үндсэндээ 3 тогтолцоо байгаа. Нэг нь болохоор энэ хувийн банк мөнгө хэвлээд тэрийн засгийн газар нь зээлээд засгийн газар болон бусад компаниуд хувийн хвшлийтэй хэн бидийн бүгд зээл аваад тэгээд засгийн газар нь ард түмнийхээ татвар төлбөр төлдөг. Хувийн компани бизнес хийж байгаа хүмүүс нь мөн бизнесээ төлдөг гэдэг энэ загвар бол Англи, Америкийн загвар. Тэгээд ашигын төлөө учраас зээлийн үг хүссэн хэмжээгээр тухайн хүмүүсийг төлөхгүй байх хэмжээнд хөдлөж жогоод тэгээд тухайн улс орныг удирдах явдаг хүүгээр зээлийн үгээ ихсгэх тухайн улсын орлогоо олж байгаа үндэсний мөнгөний тэмдэгтэй ханшин хунгах замаар ингээд тухайн улсыг мөнхийн өрөнд байлгаж идэг. Энд бол Англи, Америкийн загвар санхүүгийн. За хоёр дахь загвар нь болохоор Арабын ертөнцүүдэд Исламын өөрийнх нь Коран сударт заасан мөнгө хүлхийг хордог учраас мөнгө хүлдэггүй хөрөнгө оруулалтын хамтын санхүүгийн загвараар ажилладаг Islamic banking буюу Исламын банкны загвар гэж байгаа. Тэр болохоор мөнгө хүлхийг хоригддаг. Ягаад гэвэл мөнгө хүлэх гэдэг нь өөрөө хүний хөдөлмөрийг тэр мөнгө гэдэг юмыг одоо юу гэдэг хэрэглэх давуу ирэхээр өгж байгаа давуу ирэхээр хүний хөдөлмөр ашигыг шудаг усаар мүлжиж авчна гэдэг учраас Исламын банкны тогтолцоо буюу одоо энэ хөгжиж байгаа Сауди Араби, Арабын нэгдсэн Эмират, Катар гэх мэт улсууд бол Арабын банкны тогтолцоотой Исламын. Энэ бол хоёр дахь загвар нь. За гурав дахь загвар байна шүү дээ. За гурав дахь загвар нь болохоор ерөнхийдөө Англи, Америкийн банкнуудтай төстэй бүтцэн адилхан боловч банк нь ашигын бус байдаг. Банк нь алдагдaltaгүй нийгмийн сайн сайхны төлөө, эдийн засгийн өсөлт хөгжилтийн төлөө, ард түмнийхээ сайн сайхны төлөө банк нь үйл шалгаа явуулдаг. Хятад Сингапурын загвар гэж байгаа. Гурав дахь загвар нь. За энэ загвараар бол одоо хятадын зээлийн хүү жилийн 1.7 байгаа. Сингапурт бол ер нь жилийн 1 хавцад байдیں۔ Зээлийн хүү. Тийм. Өөр тэгэхээр дэлхийд 3 загвар байгаа байхгүй юу? Англи, Америкийн банк нь ашигын байх ёстой гэд тэгээд мөнгө хөвлөх хэрэг хувийн банкуд хэвлчээд бүх одоо тэндээс хүмүүсийг зээл авахулж ханшийн уналтва зээлийн үгээрээ тэр хүмүүсийг байнгын өрөнд барьж идэг колончлын Англи, Америк загвар мөнгө огт хүүлж болохгүй банк нь хүмүүс зөвхөн зуучлалын үйл ажиллагаа хооронд нь холбож өгөх хөрөнгө оруулалт дээр нь
хөрөнгө оруулалтын өгчөөд үр дүнгээс нь хуваалцах гэдэг тиймэрхүү үйл ажиллагаа явуулдаг Исламын банкны загвар. 3 дугаарх нь болохоор банк ашигын бус. Хүмүүст жилийн 2-оос зэрэггүй хувийн хүүтэй зээл өгөөд тэгээд тэр хүмүүс тэрүүгээр нь үйлдвэрлэл эрхлээд үр дүнгөө үзээд бүтээн байгуулалтыгээ явж яадаг гэд хятад Сингапурын загвар. Ийм 3 загвар байхгүй юу? Манайх болохоор одоо ганцхан Англи Америкийн загварын 90 оноос оруулж ирчээд энэ нь байдаг юм шиг л ингээл бүгдээрээ муухарчаал тэрнийхээ золиос одоо саний асуугаад байгаа шиг ингээ хөөрхий цагаан сараач тэмдэглэл болохоор өчнөө өндөр хүүтэй аппликейшны зээл мэйл тэтгэврийн зээл энэ төр авдаг. Тэгээ эргээд тэрийгэ төлөх болохоор нэг за 2 жил тэтгэврийн зээл авлаа гэхэд 3 жилд нь тэтгэвэр нь ирэхгүй байхаар тэр өрөндөө хамаг юм явчихдаг гэд манай Монголд бүр хамгийн харгас мөнгө хөллийн онол номлол тэрийг хэрэгжүүлдэг тогтолцоо буюу хуулиуд тэр хуулиудын дагуу бий болсон Монгол банк арилжааны банк комитетийн бүтцүүд тэгээд тэрийг дагаад борын дараах мөөх шиг олширсан банкуудын байгуулсан банк ус аппликейшн нэртэй юм бүтэн мөнгө хөллийн том сүлжээ бий болцсон, бүтэц бий болцсон байгаа байхгүй юу? Одоо зээл авахаас ч бас өөр арга байхгүй л болоод байна л да. Цалин мөнгө нь хөрөлцөхгүй тийм ээ. За тэгээд дээр нь бид нар ч одоо зээл авлаа гэхэд чинь одоо манайгаар 560-аад гэлөө банк ус санхүүгийн байгууллагууд аппликейшны зээл бол одоо бүр зам алдсан шүү дээ. За тэгээд зээлээ аваад тэрийгэ төлөх гэж дор хаяж одоо 24 сар, 36 сар, 2-3 жил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг хувийн одоо айл өрхөдөж тэр улс оронд ч тэр хөгжил нь бол мэдээж хойшил татагдана. Тэгээд саяны одоо тэр ихний загвараар одоо бид нар тэр мөнгө хөлтийн үнд орцсон байгууллагын тогтолцоог нь тэгээ яаж өөрчилнө. Тэгэхээр ингэсэн үг. Тогтолцоо гэдэг нь өөрөө хуулиудыг хэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо шинэ улсын их хурл гэдэг бол үндсэн хууль гэдэг хуулиас бий болсон үндсэн хуулийн тогтолцоо нь улсын их хурл нь тэр хууль үндсэн хууль гэдэг тогтолцоогоор бий болсон бүтэц байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр өнөөдрийн Монголд байж байгаа энэ мөнгө хөлдөг тогтолцоо гэдэг нь юу юм гэхээр мөнгө хөллийг бий болгодог Монгол банкны хууль, арилжааны банкны хууль, хадгаламжийн тухай, хадгаламж төлбөр тооцооны тухай хууль гэх мэт энэ хуулиучин тогтолцоо нь. Энийг хэрэгжүүлдэг Монгол банк, арилжааны банк, засгийн газар, татврын байгууллага, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын гэдэг энэ бүтцүүд чинь бол тэр хуулиудыг хэрэгжүүлдэг бүтцүүд нь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар шинжлэлийг яаж хийх юм гэхээр эхнээсээ саяны хэлдэг 3 Англи Америкийн банк ашигын төлөө байх ёстой харгас мөнгө хөллийн тогтолцоо, Исламын мөнгө огт хүүлдэггүй тогтолцоо, эсвэл банк ашигын бус байдаг тогтолцоо гэсэн 3 тогтолцоос бий бол чинь Сингапур хятадын тэр загварыг сүүлийн 20 жил уйггүй судлаад Монголд хамгийн зөв таарах юм байна гэдэг. 3 дахь загварын тий, дээр нь бидний нүдэн дээр сүүлийн 30 хэдэн жил ямар ядуу хэцүү буурай улсаас хятад хүчиг болж байна. Тэгэхээр аливаа улсын хөгжлийн нууц гэдэг нууц юм огт байдаггүй ил байдیں۔ Тэрний үеийнхээр ерөөсө хүүгүү зээл байхгүй юу? Хүүгүү зээлтэй улс л хөгждөг, хүү багтаа зээлтэй. Япон сүүлийн одоо миний мэдхээр сүүлийн 30 жил зээлийн хүү огт байхгүй. Японд. Тий, хадгаламжийн үн хасах байхгүй юу? Хүн мөнгө хадгалуулахдаа одоо шинэ манайд Монголд хүн хүүтэй мөнгө хадгалуулдаг бол Японд хүн мөнгө хадгалуулсахын төлөө эсэргээрээ төлбөр төлдөг. Тийм учраас Япон ингээд дэлхийн супер эдийн засгтай хөгжлийн эдийн засгтай нөгөө хүүгүү зээл авсан Японы компаниуд хүмүүс нь стартап бизнес, шинэ бизнес бүх юм дээр технологи, шинжил, инновац центр дээр төрүүл дахиад яваад идэг нь өөрөө хүүгүү зээлтэй байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн цаашдаа Монгол улс үнэхээр одоо хөгжиж гэвэл нэгдүгээр ард түмнээ өөр ширгүү сайхан амьдуулъя гэвэл хүүгүү зээл өгөөд үйлдвэрлэгч үндэстэн болох хувь хүн байна уу, өрхийн байна уу, хамтын байна уу, дундын байна уу, тэ нийтэн байна хамаагүй ямар нэг хэлбэрээр зохион байгуулалтанд ороод тэ жилийн одоо би өөр шинэ мөнгөний бодлогоор жилийн 2% хүүгээс сэтэрэхгүй гэдэг нь тийм зээлээ аваад хятадтай өрсөлдөх хэмжээнд явах хэвээр мөн үү? Тэгжиж хөгжинэ. Хэрвээ бид нар зээлийн үг болгоод ингэхгүй байх юм бол үйлдвэрч орон болж хөгжиж чадахгүй. Нөгөө талдаа өндөр хүүтэй хэрэглээний зээлтэй үйлдвэрлэлийн хүү багтаа хүүгүү үйлдвэрлэлийн зээлтэй биш. Өндөр хүүтэй хэрэглээний зээлтэй тохиолдолд яг өөрийн чинь асуугаад байгаа шиг ингээл дараа жилийн цагаан сар хэд өрөөсө зээлэх мөнгө ч олдохгүй. Яг тэр энэ зээлийн өндөр хүүнүүд чинь тодорхой мөнгө гэд нэрлээд гаргацсан байж байгаа нэгжийг чинь бүгд нь идэд дуусгаад байгаа байхгүй юу? Өөрөөр манай эдийн засгт харуулаад 100 нэгжийг төгрөг гэд хэвлээ гаргацсан гэж бодъё л доо. Тэгвэл тэр 100-ыг чи хоорондоо бид нар 20-с 50% хүүтэй гарнаас гар дамжуул зээлээд ахаар нөгөө 101 нээсээ хоорондоо хүүлж байгаа хүүн
5-аас 10 дахин их болохоор мөнгөгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Ингээнээр тайлбарлууд. Тэг Монгол өөрөөр нэг 100 ширхэг зоос байсан шүү дээ. Тэгэхээр 100 ширхэг зоосыгоо цөмөрөө зоос нь 100 хэвээрээ мөртлөөд 20% хүүтэй бие биендээ дамжуул зээлээд ахарчин 100 зоосоос хэд дахин их 1000 зоосны хэмжээтэй хиймэл хөөс бий болчдөг. Мөн үү? Тэр нь өөрөө өнөөдөр одоо бүх монголчуудыг мөнгө болгосон гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо тийм байлгах сонирхолтой байгаад шүү Тэгээ дээ. яг энийг тэгээд манай иргэд чи өөрсдөө бас одоо миний бодлоор шүү дээ ингээд ерөөсөө бас сайн ойлгохгүй л юм л. Энийг энгийн үгээр та одоо чинь таны шинэ мөнгөний бодлогоор бол энэ яг ямар таатай байх юм бэ? За их энгийн таатай. Одоо ер нь альва нэг үзэл санаа онол номлол тэр нь нийгмийн шинж тухайных вэ, эдийн засгийн шинж тухайных вэ, тухайн ард түмэндээ ойлгохдохгүй тохиолдолд дийлэнхт нь ойлгохдохгүй тохиолдолд тэр бол худлаа эрх баригч бүлэглэлийн зохиосон амьдралд хэрэгжихгүй зөвхөн тэр хүмүүсийн эрх ашиг хангадаг л тийм үзэл суртал гэсэн үг байхгүй үзэл суртал гэсэн үг. Тэгэхээр энэ Монголд ороод ирсэн Англи Америк загварын ашигын төлөө мөнгө хүлдэг тогтолцоог яаж засах уу гэдэг ингээд судалгаа хийж явсараа саний хэлдэг Арабын тогтолцоо Хятад Сингапурын тогтолцоо энэс үзээд за тэгээд дээр нь хүн төрөлхтөнд анхны энэ хувийн мөнгө хүлдэг тогтолцооныг бүгдийг болиулж агаад төр нь буюу засаг нь өөрөө мөнгө хөвөлдөг болгосон хоёулаа хааны мөнгөний бодлого гэдэг ингээд маш нарийн судлаад үзэхэд өнөөдөр Хятадын хөгжлийн нууц гэдэг байгаа Сингапурын мөнгөний тогтолцоо гэдэг байгаа чи явж үж бидний өвгдөөд чи 13 дугаар зуунд тийсэн хоёулаа хааны мөнгөний тогтолцоо байгаа байхгүй юу? Тэрийг л өнөө цагийн Хятадууд маш сайн ашиглаж нөө зээлийн хүүгээр ашиг олдог биш. Хүмүүс зээл аваад хийж байгаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн төслүүд нь өөрөө тухайн хэвлсэн мөнгөний баталгаа болж идэг зөв мөнгөний бодлого мөнгөний нийлүүлэлт хэвлэлтийг хийгээд байгаа учраас тэр тогтолцоог л яг Монголын өөрийнх нь онцлог тааруулаад хүн болгон тэ үйлдвэрлэлийн зээл аваад орлого нь хангалттай зээлээ төлөө цааталт нь ашигтай үлдчихдэг. А зээл хувь хүн өрх хамтараа аваад чадахгүй цалингаар амьдрэх хүмүүсийн цалинууд одоо ингээнээр тайлбарлавал хангалттай Хятад Оросуудын цалингаас илүү амьдралд нь хүрч яхаар заавал зээлэр энэ гар утас муц элдвэдэд хэрэглээг хангаад байхгүй хүрээд ахаар ийм л мөнгөний хэвлэлт нийлүүлэлт талдаа тэрийг аваад үйлдвэрлэгч үндэстэн болох а дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн нь бизнес хийж байгаа хүмүүсийн орлого нь санхүүжилттэй төлөө цаана ашигтай гарчдаг ажил хийж байгаа хүмүүсийн цалин хангалттай эрүүл мэнд боловсрол орон сууц бүх юмдаа зарцуулагдаад цааталт нь хуримтлалтай үлдээд гадаашаа тусч аялцдаг. Ийм байх бүх юмыг л ийм үзэл санаагаар ийм онол номлолоор за тэгээд ийм хэрэгжүүлэх тогтолцоо буюу хуулиудаар тэгээд тэрэндээ таарсан ийм бүтцээр хийхин гэдгийг цогц гаргасан юм чинь шинэ мөнгөний бодлого гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шинэ мөнгөний бодлогоор маш энгийн тайлбарлал зээлийн хүү жилийн 2-оос хэтрэхгүй буюу Хятад Сингапур шиг болно. А дээр нь татврыг зөвхөн олсон ашигаас авах ба томхон бизнесүүдийн салбараас авахаас жижиг дунд өрхийн бизнесүүдийг огт татваргүй болгох чинь нөөт гэдэг энэ нэг татвар биш бүртгэн тогтолцоог татвар маягаар аваад байгаа бүгдийг болиулчих гэх мэт татврын шинжилэлүүд за дээр нь нийгмийн даатгал буюу энэ тэтгэврийн сангийн шинжилэлүүд эрүүл мэндийн даатгалын гэдэг байгаа эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинжилэлүүд а тэгээд төвөргийн ан шиг голлох нь 8 хийдэг ялангуяа юаны эсрэг огт унгаж болохгүй. Ийм ханш доллар юаны эсрэг ханшийн доктортой болох. За тэгээд зээлийн хүү татвар ханшийн алдагдлаас үүдэлтэй инфляцийг бүрэн байхгүй болгочхоор барааны үнийн өсөлт зогсчихно гэсэн үг. Япон бол одоо сүүлийн 30 жил инфляц огт байхгүй шүү дээ. Тэгэхээр бүрэн хяналттай зохицуулттай инфляц гэсэн ийм хэд юмыг хийх гэж байгаа. Зээлийн хүү жилийн 2 татварыг өрөөсөө олсон ашигаас авна. Гэхдээ цөөхөн том яг хэрэгтэй салбаруудаас аваад бусад жижиг дунд өрхүүдийг болиулчин татвар нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шинжилтүүдийг бүрэн хийчин ханш тогтвортой болчин инфляц хяналтанд орчин цалин хөрөлцөхүйц болчин гэсэн энэ хэдэн 6 ямиг л хийх гээд байгаагаа шинэ мөнгөний бодлого гэдэг. Энэ шинэ мөнгөний бодлого яг их таатай бас сонирхол татж байгаа онцлогуд байгаа л да. Тэгээд манайхан чинь жилийн 20-22% хүүтэй зээл авдаг улсууд аж ахуй нэгжүүд ч гэсэн тийм.
Тэгтэл жилийн 2% зээл гэхлээрсэн мэдээж одоохондоо бол хүний ой тогтоонд баг орохгүй л байна л дээ тий. Тэгээд сая манайх бол одоо энэ үндэсний үйлдвэрлэгчид ер нь айл өргөч гэсэн гэдэг хүн болгон бас үйлдвэрлэх гээл юм. Ер нь үйлдвэрлэх гээд энэ зах зээл нь бага байж болно. Бид нар экспортод томоохон компаниуд л одоо экспортлч тэр доллар молрол олдог баг. Ард иргэдэд бол зах зээл бага байна гэж үздэг. Дээр нь тэр авсан банкны зээлийн хүүгээсээ давж ашиг олно гэдэг аюу хэцүү. Зарим газрууд бол ихэнх нь одоо ингээл зөвхөн урд тормоогоор хойд тормоо нөхөхийн тулд жилээс жил давж өр зээлээ нэмэх нь нэмээд ингээ явж байгаа аж ахуйн нэгжүүд ч байгаа. Энэ дээр чи одоо ингээд татвар бол өндөрт орно. Тэ одоо таны шинэ мөнгөний бодлого хэрвээ хэрэгжих боломжтой бол мэдээж тэрийг хэрэгжүүлэхийн тулд би таныг бол одоо хууль тогтоох байгууллагад орж иж энэ юугаа хэрэгжүүлэх боломжтой болох уу гэж хараад байгаа. Тэ одоо таны бодлоор бол энэ ер нь хэр хугацаанд ингэж хийх боломжтой байдаг. Таныг дэмжиж байгаа одоо энэ дээд ирэх барих байгууллагаас одоо хүмүүс байна уу? Дэмжихгүй байгаа нь ямар учиртай байгаа? Дэмжиж байгаа нь ямар учиртай байгаа? За тийм ингээ. Нэгдүгээр ингээ. Аливаа нэг шинэ үзэл санаа өөрөө дараагийн шинэ тогтолцоог буюу шинэ хууль эрх зүйн орчинг за тэрнийхэн дагуу шинэ бүтцүүдийг бий болгодог учраас дэлхийн түүхэнд иймэрхүү шинэ үзэл санаа онол номлолоор шинэ тогтолцоо буюу хуулиуд нь бий болоод тэгээд тэрийг хийж шинэ бүтц болоод тэгээд одоо ард түмэндээ ээлтэй өргүү хоримтлалтай баян сайхан юм шинэ улсаа байгуулах юм бол мэдээж хэрэг тийм амар явдаггүй. Тэгэхдээ үндсэн энэний бүтэх тэ одоо сэдв шалтгаанууд явж иж тухайн ард түмэн өөрөө байдаг. Тэгэхээр ард түмний хувьд би одоо ард түмэнд бас энэ ярилцаа дарамтлаа хэлэхэд заавал энийг тийм гүнзгий ухаарах гэдэг юм уу? Тэг хэрэггүй. Хажуудалд бэлэн жишээ байж гин. Жилийн 1.7% хүүтэй хятад. Юанд ханшин доктортой татврын маш зөв тогтолцоотой тэтгэврийн маш зөв тогтолцоотой инфляц сүүлийн 30 жил бараг байхгүй шахуу тэгэд хүмүүсийн цалин хангалттай амьдралд нь хүрдэг. Тэгэхээр бэлэн ийм хажуудалд хятад нүдэн дээр хятадын хөгжлийн нууц гэдэг байгаа сүүлийн 30 жилийн өсөнгөө хөгжил гэдэг байгаа чи явж саний зээлийн хүндэд байгаа байхгүй юу? Зээлийн хүү татвар тэгээ инфляцанд хүмүүс нь инфляц байхгүй тэгээ цалин хангалттай өрчдөг авч байгаа юаных нь ханшин доктортой учраас хятад бол чинь өнөөдөр доллар евро муур мэдчихгүй сонирхчихгүй юантайгаа цуг юаныхаа карттайгаар дэлхийд даяар чөлөөтэй яваад идэг бүр тийм болцсон байхгүй юу? Тэгэхээр бидний сайн тал бол нэгэнт ийм хажууд бэлэн жишээ байж хахад тэрийг яг сайхан Монголынхаа нөхцөл тавлаад авчихна. Тийм учраас шинэ болдоггүй юмыг би баярхуу яриаг байхгүй та. Бүрэн том дэлхийн 2 номерын эдийн засаг болцсон. Хөгжлийн хурдаараа сүүлийн 30 жил тасархаа бүх улсуудыг гүйцэж байгаа. Одоо өнөөдөр бараг ер нь технологийн шинжилэл, технологи эзэмшилт одоо байж болох энэ цахилгаан машины үйлдвэрлэлч гэдэг юм уу? Одоо дэлхийд эдийн засагт гарч байгаа шинжил инновацуудын тэргүй игнэнд явж байгаа бэлэн жишээ байж хахад бид нар тэндээс нь зүгээр эдгээр ингэж хийгээд байгаа юм байна ш тэгээд шууд авахд болцохоор юм байхгүй юу. Тэгэхээр бүтэхгүй гэж бол огт байхгүй. Хизээ бүтхийн гэхээр нийт ард түмний маань 15-аас 30% энийг ойлгоод мөн үү? За ойлгох нь ойлгоод ухаарах нь ухаарад ухаарч ойлгоогүй ч гэсэн мэдрээд тэгээд дэмжиж нэгдсэн хүч болоод тэгээд дандаа энэ маань юугаар хийгдхийгээ сая асууад ах шиг үлээ. Тогтолцоог бид нар шинээр хийх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь юу юм гэхээр тогтолцоо гэдэг нь хуулиудгийн төрөв тайлбарсан учраас бид нар яах юм гэхээр 1991 онд энэ Америкийн доллар хэвлэдэг хувийн банкуд ирээд өөрийнхөө төлөөлөгч нь болох олон улсын валютын сангаар дамжуулаад манад өнөөгийн энэ өөрсдийн ашигын төлөө мөнгө хөлдөг тогтолцоог хуульчилж хийж өгөхдөө 91 оны Монгол банкны хууль, 91 оны арилжааны банкны тухай хууль гэсэн хоёр суур хууль, тэгээ ашиг малтбарын хууль гурваар яг Монгол улсыг мөлжих, колоничлох хуулиудаа хийх буюу тогтолцоогоо хийцээ. Тэгэхээр яг энийг л засах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл 91 оны Монгол банкны хууль, арилжааны банкны хуулиудыг л одоо дахиж 36 жил, 35 жил бид нар хохирч залиас нь болоод өөртөө зөв зүгээр Монгол нутагтаа иргэн болж амьдрсныхаа төлөө хоол ундаач гэсэн өндөр хүүтэй зээлэр авчиддаг өрөнд ороод дуустаа штэ. Тэгээд дээр нь хамгийн хорлонтой юм нь өнөө үеийнхэн өртөө амьдарч байгаадаа биш. Үр хүүхдүүдээ бүр даад давшгүй өртөө үлдээх гээд байгаа учраас бид нар энэ удаа бүр заавал тэмцэх ёстой болчиход байгаа. Тэгэхээр саний хэлдгэр
Би заавал өөрөө энийг шинэ мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үзэл санаа онол номдол дээр нэгдсэн. Үүний дагуу яаж хэрэгжүүлэх төлөвлөгөө дээр нь зангидагдсан. Тэгээ энийг хий гэж сэтгэл санаа шулуутсан багтаага хууль тогтоогч буюу улсын хурлд орж иж саяны хэлдэг 91 оны Монгол банкны хууль, арилжааны банкны хуулиас нэхлээ бүгдийг нь өөрчилж иж тэгж шинэ тогтолцоо бий болоод тэгэд шинэ тогтолцоо бий болонгууд тэрнээс өмнө бий болсон сүүлийн 36 жил Монгол улс Монголын ард түмнийг өрөнд оруулсан өрүүдийг бүгдийг хүчингү болгож дахиж эхлэх. 1924 онд одоо та нар энэ ярилцлагыг сонссны дараа зүгээр интернетээр ухаад 1924 оны анх дахь үндсэн хуулийг хараа 3 дахь бүлгийг харчаарай. Тэрэн дээр шүү дээ. Гадаад дотоодын мөнгө хүлэгчдийн өрийг хүчингү болгоно гэж заасан байж байгаа. Тэгэхээр бид нар яг 100 жилийн өмнө хийсэн юм а дахиад хийх болох юм. Тэгээд тухайн 24 оны дээр үндсэн хуулиар бий болсон засгийн газар нь өмнөх засгийн газрын өр бидэрт хамаагүй гэж байгаа. Тэгэхээр ялгаа واخгүй бид нар одоо байгаад байгаа энэ өр гэж яригдаад байгаа үнэтэй хүртэл хүчингү болгоод тэгээд өргөө явчих. Яг тэр шинжлэлийг 100 жилийн өмнө бидний өвөг дээдс шинэ үндсэн хуулиараа хийж исэн бол бид нар одоо ч гэсэн хийн. Тэгэхээр дахиад хэлэхэд бидний түүхэнд угаасаа бидний манчтын мөнгө хүлэгч, гадны мөнгө хүлэгч, 8-чдын өрнөөс ард түмнээ аварч ирсэн бэлэн жишээ түүх бүр үндсэн хуулиндаа хуульчлаад бичээд үлдээсэн байж гин. Одоо бол энийг бид нар шинэ мөнгөний бодлогоор Монгол банкны хууль, арилжааны банкны хууль, татврын багц хууль, даатгалын хууль, эрүүл мэндийн даатгалын хууль, төгрөгийг тогтвортой байлгах хууль, гадаад худалдааны хууль, валютын нөөцийн тухай хууль, хадгалан төлбөр тооцооны хууль гэх хэдэн хуулиудыг өөрчлөлт хийчих واخгүй юу. Тэрний тулд харин хууль тогтоогч болж орох ёстой тий. Энэ уг нь сайхан сонсогдчихлээ л да. Тэгээ манай энэ одоо улсын хурлын гишүүдч одоо бүр 120 сургуулиал байгаа. Тэгээ ягаад энэ Монгол банкныхаа тухай хууль одоо энэ шинжлэх юмнуудаа ажиллах байгаа. Уг нь бол одоо хуулиндаа өөрчлөлт оруулж, хуулиа санаачилж ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаа хийх ёстой үстэй. Тэгээ эндээс одоо танаас өөр одоо яг энийг ингээд олж хараад өөрчлөөрэй гэсэн юм санал нэгддэг хүмүүс байх уу? За ингэж байгаа. Нэгдүгээрт юмыг мэдэх гэж хоёр шат байгаа. Бүгд мэдрээд байгаа. Буруу яваад байна гэдгээ. Мэдрэгдээд л. Бүгд мэдрээд байдаг байхгүй. Өөрөөр энэ дэр бол чинь одоо улсын хурлын дараа учралж гисэн мөнгө зээлийн хүү арай дэндүү мөнгө хүлэгчтэй барьцаанд орчлаа гэж байна. Улсын хурлын дэд дарга булганы Ж Батэрдэн ч гэсэн мөнгө хүлээг хоригдсон хууль санаачна гэдэг одоо хаврын чуулган ингээд өөрөөр бүгд өнөөдөр нэгдүгээрт мэдрээд байгаа. Ард түмэн бол энийг бүгд мэдрээд байгаа мөртлөө яг яагаад гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр миний шиний мөнгөний бодлого бол бүр яагаад гэдгийг мэдүүлэх гээд байгаа. Гол зорилго нь та нарын мэдрээд байгаа юм чи ийм учиртай юмаа гэд мэдүүлж байгаа байхгүй юу? Мэдэрсэн юм чи одоо мэдүүлээд. Одоо мэдлээ тий. Тэгэхээр мэдэрч байгаа юмаа мэдэх юм бол мэдлэг болж хувирдаг. Тэгэхээр учирд болон Батэрдийн мэдлэг нь хүрэхгүй байгаа. Яагаад мэдлэг нь хүрэхгүй ч юм уу? Эсвэл тэр мэдэрч байгаа юмаа мэдлэг нь буруу байгаад байна гэхээр альва мэдэрч байгаа юм зөв мэдлэг болохын тулд 3 шаттай байдیں۔ Нэгдүгээр оншоо зөв тавих хэрэгтэй. Оншоо зөв тавих. Өөрөөр шин зээлийн хүү яагаад их байгаад байгаа. Яагаад төгрөгийн доллартай харьцахын байнга унаад идэв. Яагаад барааны үнийн өсөлт буюу инфляц байнга байгаад байгаа. Энэ нэг 3 юм ба штэ. Энэ 3 юмны цаад шалтгаан нь юу юм гээд тогтолцоо буюу хуулиуд талдаа дараа нь тэрийг хэрэгжүүлж байгаа Монгол банк, арилжааны банк болон банк ус аппликейшн ламбардууд гэдэг бүтэц талдаа за 3 дугаарт нь яг тэр банкыг, банк усыг, аппликейшнийг, ламбардуудыг хэн байгуулад байгаа. За Монгол банкны баахан хүмүүс өөрсдөө банк устай гэж яригддаг. Одоо бүгдээ аппликейшн байгуулсан байж байгаа мөн үү? 560-аад банк. За тэгээ яагаад одоо шинэ энэ юу гэдэг одоо шинэ олигарх гэд нэрлэгддэг компаниуд бүгдээрээ банклууд дайраад идэв. МСС нь банк гэж байгуулаад мөн үү. За МАК нь болохоор юуны хас банкны 20% эзэмшиж байгаа бах. Эзэмшээд байна гэдэг тий группууд бүгдээрээ банкуд л орсон шүү дээ. Ажнан Капитрон банк мөн үү. За голомт сахал эрдэнүүлэг худалдаа хөгжил хаан банк нь болохоор Баатар сайхан гэдэг ингээ тийм үү. Тэгэхээр эндээс нэг зүйл тогтол амдах хэрэгтэй ингээ саний хэлдгэр энэ мөнгө хүлээг шийдэх гэдэг хүмүүс маань одоо энэ учирч гэдэг юм жишээ болгоо ярил л да Батэрдэн тэр их хурлдаа ч гэсэн нэг шийдий гэж боддог нэлээ олон гишүүд байгаа. Үгүй зах зээлийнхаа хуулиараа ингээд өөрөө ингэж явдیں гэж нөгөө мунхарцсан огт энэ ард түмний төлөө санаа зовдөггүй бүр мэдэрдэгчгүй тийм гишүүч нөгөө талдаа байгаа. Угаасаа нийгэм дандаа тэгж ангилагдтiin. Тэгэхээр миний хамгийн чухал юм нь нэгдүгээрт нь тэр онш
Оншин тэгэхээр юу хийхийг эхний шатандаа бол бүгдээрээ дараалж ингэж явах байхгүй юу хийх яаж хийх хэн хийх байхгүй юу 3 юмар. Тэгэхээр юу хийх гэдэг дээр одоо шинэ цөмөр зээлийн үг буулгая. Инфляцийг зогсооё. Ханшиг доктортой болгоёд энэ 3 юмны төлөө за тэгвэл би энэ дээр чинь учрал Бат Эрдэнэтэй бол санал нийлж чинь жишээ болгоо яриа л та. Гэхдээ энэ хүмүүс энэ хийх гээд байгаа зээлийн үг буулгах гээд байгаа тэр ямар онштой байгаа юм гэхээр онш нь буруу байгаа байхгүй юу? За одоо шинэ би зүгээр ингээд хэвд мэдээс харахад бол учрал үг гэж юу гэж ярьж байгаа нөхөр зээлийн үг буулгахын тулд гадаадын банк оруулж ирж өрсөлдөөн бий болгож ирж буулгана гэдэг байгаа. Тэгэхээр би нэг маш их шүүмжлээд байгаа нь юу гэхээр үгүй учрлаа. Гадны банк орж ирж зээлийн өрсөлдөж буулгана гэдэг наа чи худлаа онш байна. Гадаадын банкуд чи сүүлийн 20 жил орж ирээд өчнөө зээл өгөөд явж байгаа төлөөлөгчийн газраа байгуулад манай иргэд бол одоо гадны банк орж ирвэл хүүн буугаад зээл одоо өндөр аваад үйлдвэрлэлээ эрхлээд үйлдвэрлэлээс арс бүтээгдэхүүн экспортлоод гэдэг одоо сайхан юм байна. Тэгэхээр ийм маш энгийн тайлбар дээ. За одоо чинь Европын сэргээн босгох төгслийн банк гэж байгаа. Ялгаа авахгүй нөгөө нэг л мөнгө хэвлэдэг л Англи, Америкуудын байгуулсан. Энэ болохоор юу юм гэхээр нөгөө Европын холбоо байгуулад бүх улсууд дээр мөнгө хүлэх дараа нь үүгээрээ шинэ хуучин социалист орнуудыг бүгдийг задлаад өөрсдөө тогтцоолонгуудаа тэднийг том бизнесийг барьж авч мөнгө хүлэх гэж байгуулсан тусгай зориултын банк. Энэ орж ирээд өнөөдөр Монгол улсад за миний баримжаагаар тоогийн сайн мэдэхгүй нь ямар ч байсан бараг 10 тэрбум доллар шахуу 10 арай хүрэхгүй нүг үү зээлийг бүх том арилжааны банкуудад өгсөн байгаа. За дээр нь бүх тусгай зөвшөөрлөлттэй МСС, АПУ, бүгд дээр EBRD-аас зээлтэй. Европын улс төгсдийн банкнаас зээлтэй байгаа. Бүр банкны салбараач байгуулаагүй. Зүгээр төлөөлөгчийн газар байгуулж байгаа зээл өгсөн байгаа. За. Тэгэхээр энэ чинь ороод ирсэн байхгүй юу? Үнэ. Тий. Тэгээд тэдний EBRD-ийн зээл бол дундчаар нэг жилийн 10 жоохон гар марантай ч юм уу тийм л байгаа. Тэгэхээр нөгөө жилийн 10% ботчих л та. Жилийн 10% хүүтэй долларын зээл авсан. Одоо манай тэрг бол жижиг компанид өгөхгүй шүү дээ. Яг тодорхой орлого цогцолдог өмнө үзээд тухайн жилийн төгрөгийн ханшийн алдагдлын тооцож үзэж байгаа л хүү үнийн дөнгөж тааруулж л хянж өгч байгаа. Бидийг ямар утгаар ярьдаг вэ? Нэгдүгээр гадны банкуд чинь бүр орж ирэхдээ бүр том дэлхийг захирддаг том банкудаас ороод ирсэн байж байгаа гэдгээр нь тайлбарлаж байгаа. Нэгдүгээрх нь. Тэгэхээр EBRD орж ирээд бараг 10 шахуу тэрбум долларын зээл өгөөд 10% хүүтэй өгчингууд тэрийн авсан банкуд нь өөрийнхөө хувийг нэмээд тэгээд төгрөгийн ханшийн алдагдлаа тооцож үзэж хагаад бас 20% хүүтэй зээл болоо хувирчин. Шууд авсан компаниудын хувьд бол тухайн жилдээ төгрөгөөр олдог тохиолдолд бол тухайн жилийн төгрөгийн алдагдлалтайгаа тооцож өгөхөөр бас л жилийн 20 болчихж байгаа. Ялгаа байхгүй. Яг хөө зүгээр экспортын орлоготой ухаан удгийн нүүрсийг зардаг МСС энэний хувьд бол долларын зээлд төлж чадна шүү дээ. Тийм. Одоо яг би тэр өнөөдөр яг ярилцлага нөгөө сэдв одоо нөгөө төгрөг долларын нөхөрлөл гэдэг дээр л би одоо яг энийг л таасаа ярьчлаа л да. Одоо доллараар ингээд зээл ороод ирдэг. Банкудад ингээд доллараар орж ирчихэд манайх ингээд за яг төгрөгөөрөө ингээд ханшаа одоо зээл авчдаг. Гэтэл одоо энгийн иргэд одоо ард бид нар бол нөгөө давхар тэр долларын ханшны зөрүүг одоо зээл дээр төлөөд ийн гэдгийг ойлгодгүй шүү дээ. Энийг одоо манайхан ойлгохгүй учраас бид нэр илүү инфляц одоо 7.4%-тай тийм үү. Зээлийн хүн жилийн 20% гэхэлэр чинь зэрэг давхар бид нар одоо тэр ханшийн зөрүүнээс л одоо илүү их одоо бүр сөхөртлөө гэсэн үг үү. 3 юмд хэрчүүлж байгаа гэсэн үг. За нэгдүгээрт нь долларын зээл авлаа. Тийм. Мөн үү? За 10% хүүтэй авлаа. Тэнгуут нь ханшийн алдагд нь 10 тохиолдолд наа чи 20 болчихно гэсэн үг. Буцаад төлөхөөр. Тийм үү? Нөгөө талдаа тэр 20% хүүтэй зээл би энгийн тайлбарлая л та. Долларын зээл авахаар ханшийн алдагдлаа үүрэх болчихно. Мөн үү? За нөгөө талдаа олж байгаа орлого маань төгрөгөөр. Төгрөгөөр. Тэгэд хүмүүстэй орлого маань төгрөгөөр хүмүүсээ авч байгаа цалин энэ ч гэсэн төгрөгөөр байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр зээлийн хүү ханшийн алдагд гэсэн хоёр юмны хохирлыг үүрхээс гадна нөгөө талд нь эдийн төлөөд үлдсэн мөнгөөр чинь буцаагаад амьдрал ахуй дээр ихтэй орон сууцаа худалдаад авъя. Тэ одоо хүнс хоол эрүүл мэнд эм тариагаа авъя гингут нь тэрнийх нь үнэн дахиад саний хэлдэг 75% юм 10% өссөн байдаг учраас ингээд давхартайгаар хэрчүүлж яваад бид нар чинь нэг талдаа зээлийн хүү ханшийн алдагдлыг идүүлээд нөгөө талдаа инфляц идүүлэхээр нөгөө дунд нь байж байгаа мөнгө чи хоёр тишээ
сорогдоод ингээ бүрл амьдралд хүрэхгүй болоод байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эндээс нэг юм дахиад хэлэхэд саяны хэлдгэр ерөөсөө энэ доллар хэвлэдэг хувийн банкуудын үндсэн залин тухайн улсад ирээд яг ингээд нөгөө хүмүүсийнх нь орлого за хэдийн хэмжээний арх хэрэгэлдэг, хэдийн хэмжээний мах хэрэгэлдэг, Монголын жишгээр хэдийн хэмжээний тариа будаа хэрэгэлдэг хятадаас хэдэн долларын импорт хийж амьдрдیں۔ Ингээд тэр чинь амархан штэ. Бүх нөгөө статистикээр суурилж үзэл за одоо эднэрт зээлийн хүүгээ тийм байлгаад, долларын зээлийн хүүгээ тийм байлгаад, дээр нь дахиад төгрөгийн долларын хэсэг тэдэн хуваар унгаад нөгөө талаасаа засгийн газрын татруудыг тэдэн төрлийн тийм татвар байлгаж яхад бол эдгээр өрнөөс гарахгүй юм байна уу гэд хизээ дээдээ төлж чадахгүй байнга өртөө байж хахаар тэгээ байнга зээл авахын тулд хамаг байгалийн баялгаа эднэрт барьцаанд нь тавьж явах. Өөрхий арай гэж авсан байшин барилга орон сууцмал бүх юмаа барьцаанд тавьж явах. Бүх юмсаа барьцаанд тавьж явахаар тийм л юмар удирддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь яг энэ гадны банк оруулаад зээлийн хөв болгочихно гэдэг байгаа бол тэртээ нэгдүгээрт ороод ирсэн. За хоёрдугаарт нь гадны банкуд гэдэг байгаа чинь өөрөө цаана эзэнтэй байгаа. Эзэнтэй. Тэгэхээр гадны банкны эзэдүүд нь аль хэдийн Монголд орж ирээд Монголын банкуудыг бас судалдаад авцсан байхгүй да. Тэгэхээр би одоо шинэ Баярхүү одоо Чехэд ч юм уу нэг том банктай би банкны эзэн хүн байхгүй юу? Хөрөнгө оруулалтын компани байхгүй бид нар хувийн эзэмшдэг. Тэгэхээр би Чехэд банкны хувь эзэмшдэг компани өнөөдөр орж голомтын хувийг эзэмшсэн тохиолдолд ямар ч ялгаагүй байхгүй да. Тэгэхээр өнөөдөр Монголд миний зүгээр ингээ харж байгаагаар худалдаа хөгжлийн банкыг бол анхнаас нь Холланд буюу дэлхийн хамгийн том офшор энэ мөнгө хүлэгчдийг бий болгодог Голландын ING банк анхнаас underwriter гэж хэлдэг бүх санхүүгийн өр мөр басах бүхэмдэр нь санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг. Хувьцааны тодорхой хувийн Goldman Sachs гэх дэлхийн эхний 10-т ордог хөрөнгө оруулалтын сан хувьцааг нь эзэмшээ явж байгаа. Өөрөлд Goldman Sachs ч өөрөө дэлхийд байж байгаа бараг ихэнх банкуудын хувьцааг эзэмшдэг хамгийн том эзэн байхгүй юу. Тэгэхээр тэр аль хэдийн орж ид худалдаа хөгжлийн банкны эзэн болцсон. За дээр нь дэлхийн 1 номерын хөрөнгө оруулалтын сан гэдэг байгаа BlackRock гэж. BlackRock миний ойлгож байгаагаар мөн тодорхой бүтцүүдээр дамжуулаад голомт банкыг худалдаж авах хяналтаа тогтоосон байж байгаа. Тэгэхээр эдгээр хянахтаа шууд хувьцааг нэг худалдаж авна, дараа нь хувьцааг нь барьцаасан зээл өгөх замаар ингээд тэр банкуудыг эзэмшиж явчихдаг байхгүй юу. Ер нь бол энэ колоничлын залин их энгийн байдаг шүү дээ. 1991 онд арилжааны банкны тухай хууль батлуулж өгөөд тэгээд нэг Монголд одоо нэг баахан банк байгуулагдлаа шүү дээ. Өнөөдөр баг 17-8 банк байгаа. Тэрнээс нэг хэдэн дампуурсан баг. Бусд нь үлдэнгуут тэр банкуд дундаас хэн яг худалдаа хөгжлийн сахад эрдэнэлийг голомтын баясгалан шиг шүүх цагдаа прокурор улс төрчдөө худалж авахыг худалж аваад найрахыг найраад тэгээд их хурлын өөрийн бүлгэлтэд орж өөртөө ашигтай хууль батлуулж чаддаг болоод ингээд тэгээд Монголын ард түмний одоо зээл өгөх хэмжээгээр Монголын ард түмнийхээ нийт зээлийн 10-20% зээл өгдөг тухайн системийн банк гэдэг болоод эхлэнгүүт тэр банкыг худалж авах замаар тухайн улсын эзэн болчдөг гэсэн үг байхгүй юу? Одоо таалсаа мөнгөний колоничлолд орчлол гэсэн юм тийм. Тийм өөрөөр өнөө цагийн шинэ колоничлол буюу шинэ эзэн түрэмгэл гэж яадаг гэхээр хуучин шиг ингээд зэвсэг агсаж ирээд цэрэгтээ орж ирж эзэлж аваад тэгээ өөрийнхөө амбан захирагчаа тавиад тэр нь өөрөө 15-ны манжин үеих шиг 15-ны цагдаа гэд тэр нь явж татвар цогдуулж барьдаг тийм тогтолцоо байхаа ойлоод зүгээр тухайн улсад хувийн арилжааны банк байгуулад тэгээд хувийн арилжааны банкуд дундаас хэн ард түмнээ их өрөнд оруулж улс төрчтэй худалдаж аваад нөлөөтэй болж чадна. Тэр банкны хувьцааг нь худалдах авах замаар тэр улсын эзэн болчдөг ийм санхүүгийн залтай колоничлолтой болцсон байхгүй юу? Одоо тэгээд гадны банк орж ирээд энэ бусад банкудтай өрсөлдөөл одоо хүү ер нь тодорхой хэмжээгээр буурах уу? Хүмүүс буурна л гэж биш юм байхгүй. Би дахиад тайлбарлая л да. Блэк одоо зүгээр энгийн ороод асууч л да. Бүх хиймэл оюун ухаанаас BlackRock-ийн Goldman Sachs гэж хийн гэхээр дэлхийн бүх том банкуудын хувьцааг нь эзэмшдэг хамгийн том эзэн байхгүй да. Тэд нар ч аль хэдийн орж ирээд манай банкуудыг эзэн болцсон шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө тэр банкуд эзэн болцсон тохиолдолд мөн үү? За яг энэ дотор орж ирвэл миний харж байгаагаар хятад Оросын банкуд орж ирэх магадлал жоохон байгаа. Мөн үү? Тэд нартай нөгөө одоо тэмцэлдээд байгаа шүү дээ. Долларгүй BRICS-ийн орон моронгээ яваад байгаа. Гэхдээ би хэдийгээр BRICS-ийн мөнгөний бодлогыг дэмждэг, долларгүй жилтийг хийх ёстой гэж үздэг ч гэсэн BRICS-ийн орнууд буюу хятад Оросын банк вэ нүү? Манад ороод ирсэн байж байгаа Англи, Америкийн банкуд байна хамаагүй.
гадны банкыг оруулж ирээд дотоодын ард түмнийхээ ахуй амьдралтай холбож огт болохгүй байхгүй да. Мөн үү? За хамаагүй байгалийн баялаг одоо бид нар дүүрс хэрэг оюуцгой энтрийгээ эрдэс 5 толгой болгоо эрдэнтэйгээ гадны мөнгө хөлсийн барьцаанд өгсөн байснаа буцааж авах читэл чин зүгээр хүүхдтэйгээ памперсыг худалдаж авах. Төрөөд эм тариамаараа авахаа хүртэл долларын зээлтэй болгоо ичих юм бол за тэгээ бүр жинкнээсээ дуусах байхгүй. Биний чи өөрөө судлаач өнөө сайн мэдээд байгаа учраас бүр жинкнээсээ бид нар ёстой алуулын шүүгийг санаа зовоол тайлбарлаад тэгээ зээлийн хүү буух юм шиг буруу андуураад байгаа. Хизэж буухгүй байхгүй да. Ягаад тэр эдгээр доллараар өгнө. Мөн үү? Долларын ханш ундгаараа унана. За тэгээ эдгээр тэнгууд дээр нь нэмээд Монгол улсын хүмүүсийн тэр хөөрхий цалин мэдээ юмыг тооцож үзээд за нэгдүгээр энэ хүмүүсийн цалингийн зээл мэд тэтгэврийн зээл шиг юм дээр огт зээл өгөхгүй банкуд. Мөн үү? За та нар наад хэдтэй өгөөрөө бидээс долларын зээл авгээд одоо байж байгаа банкудад өгөөд ирсэн ч гэл өгч чинь гэсэн үг. Тийм болохоор зүгээр би судлаач яг өнөөдөртөө Монголд надтай тэнцвэж мөнгө санхүүгийн тогтолцоог ойлгодог судалцаг аргалгаа хийцэн огт байхгүй. Тийм учраас би хэлээд байгаа байхгүй юу? Олон жил баяр хүүгийн яриаг сонсохгүй явж байгаад бүгдээ хохироо дуусцаа шүү гэдэг утгаар нь ч гэсэн тайлбарлаад байгаа байхгүй монголчуудаа. Тэр нь одоо тэгээд зээл бүр авахгүйгээр л сайхан амьдрах хэрэгтэй биш. Гэхдээ хан цалин хүрэлцгүй цалин гэж миний яриад байгаа тэр байхгүй юу? Өөрөөр хүрэлцгүй цалин гэдэг байгаа нь юу юм гэхээр хүн зээлийг бизнес хийх гэж авна. Тиймээс хэрэглээний зээл авахгүй. Хэрэглээг бол цалин хүрдэг бах тэр энэ тогтолцоог чинь нөгөө нэг тоо хэмжээгээр нь ямар ахууг шинэ мөнгөний бодлого яриад байгаа тийм учраас өөрөөр хүмүүс жилийн 2-оос доош хувийн хүүтэй зээл аваад бизнес хийгээд орлого олдог болчих. Орлого олж бизнес хийж чадахгүй байгаа хүмүүс нь хүрэлцгүй цалинтай болчих гэдэг ийм энгийн юмыг тайлбарлаад байгаа байхгүй юу? Одоо бизнес гэснээс одоо үндэсний үйлдвэрлэгч тэгээл өрхийн ер нь хүмүүс ингээл нэг үеуд бол маш их олон санаачлаган дээр бизнес санаанууд гаргаад бас бизнес эрхлээл байна л да. Тэгэл энэ дээр бол яалтчгүй зээл авч хөдөлж байгаа. Энэ нөгөө миний бас нэг хараад бизнес зарим нь ашиггүй зарим өрөнд ороод байгаа зарим нь яг багахан ашгаар ингээд урд тойдох нөхөл явдаг л баг. Гэтэ экспорт айгүй хэцүү. За яг томоохон компаниуд дээр өөр л баг. Манай одоо жижиг үйлдвэрлэгч нар дээр харахад бол одоо экспорт ерөөс нэмэгдэг. Экспортоос бид нар бас тэр доллар молорч олж ирмээр л биш. Жишээ нь одоо миний нэг саяхны нэг уулзж ирсэн хүнээс асуухад бол одоо энэ төрөл бүрийн гутал арьсан гутал одоо манайх бол арьсны үйлдвэрлэл бол бас 34 оноос байсан болохоор зэрэг бас сайхан технологиор юм гаргачлаа л да. Гэвтэл зөвхөн дотооддоо маш их өрсөлдөөн байгаад байдаг. Тэгээ үнэн унаад байдаг, материалын үнэ өсөд байдаг. Тэндээс олох ашиг нь бага байдаг. Экспортлох юм бол арай өөр байгаад байдаг. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ тал дээр тийм өргөн одоо арга хэмжээнүүд бол бас ховор байдаг юм шиг л. Тэгэхээр зэрэг зарим нь ингээл унаалцаа. Тэгэл энэ байдлаас үүдэл ингээд нөгөө дахин зээл авдаг. Одоо хүүндэ ордог ийм асуудал байна. Та ер нь энэ үндэсний одоо үйлдвэржилт нэмэгдэх нь зөв. Үйлдвэрлэлээ эрхлээд бид нар экспортод анхаарч чадахгүй байгаад байгаа нь одоо юу нэх гэж байна. Яг ийм байгаа да. За дахиад тайлбарлая. Альва улсын хөгжлийн нууц гэд нэрлэгдээд байгаа нь ямар ч нууц юм байдгүй ил буюу зээлийн хүү зөв татвар үндэсний тэр бизнес хийгээд олж байгаа үндэсний мөнгөнд тэмдэг. Хятад бол юан, Японд бол йен, Монголд бол төгрөг нь тогтвортой байхыг л хэлдэг байхгүй. Тэр нь өөрөө хөгжлийнх нь үндсэн суур шалтгаан хөшүүргэн гэсэн үг байхгүй. За тэгэхээр бид нар миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогоор үйлдвэрч орон болохын тулд жилийн 2-оос доош хувийн хүүтэй зээл өгнө. Тэгэхээр бүх улсууд өнөөдөр харахаар 3 том санхүүгийн хэрэгслийг ашиглаж иж хөгжтэй. Нэгдүгээр зээлийн хүү. Нэгдүгээр. Хоёрдугаар татвар. Зөв татвар. Дөнгөж босч байгаа компаниас татвар авахгүй. Нилээн сайн болвол татвар авах жишээтэй. Өөрөөр хүний дөнгөж хөлд орж явахт нь яаж бол тэр шиг л одоо нөгөө тухайн компаниг бизнесийг боожтсан татвар авахгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр зөв зээлийн хүү буюу зөвхөн зээл олгосны хураам шимтгэлтэй тэр нь жилийн 2-оос хэтрэхгүй байдаг. Зөв татварын тогтолцоотой. Тухайн компани хизээ ямар үр дүнтэй болсноос нь хамааруулаад шатлалтай татваруудаар байдаг. 3-дугаарт нь татаас гэж юм байдэ. Монголд энийг огт ярьдгүй эдийн засгчид. Өөрөлд татаас гэдэг нь юу юм гэхээр хүүгүү зээл өгөөд дээр нь татвар чөлөөлчөөд дараа нь тэр нь үнэхээр тухайн ард түмний аюулгүй байдал тусгай тогтнол амьдралын суур хэрэгцээг хангаж байгаа тохиолдолд бүр нэмээд дахиад татаас өгдөг байхгүй юу? Улсаас. Тий, төсвөөс нь. За, төсвөөс. Тий, тэгэхээр энэ гурван тий бүр татвар авах байтугай бүр зээлийн үг нь хүүгүү болгочоод дээр нь нэмээд дахиад татаас өгчээж босгож ирдэг. Өөрөлд агли манайх болохоор энийг маш энгийн худлаа ойлгоод
чөлөөт өрсөлдөөр бий болд ингээд өндөр хүүтэй зээлэр одоо хамгийн багада 20% хүүтэй зээлэр хамгийн багада бараг 35-аас 40% татвараар тэгээ 10% татврын ханшийн алдагдлаар 5-аас 10% авилгал хулгаад нэрвэгдээд тэгээ сүүлд нь тэ ямар татаас матаас байхгүй ийм юм донд босчих юм шиг андуураад байгаа байхгүй. Тэр миний хэлэх гээд байгаа шинэ мөнгөний бодлогоор бид нар зээлийн үг жилийн 2-оос доош болгоод татварыг саяны хэлдгээр улсын ард түмний хийж байгаа бизнес дундаа яг ард түмний хэрэгцээ хэрэглээ. Үндсэн одоо тэр амьдрахын боломжинд нь амь золгонд нь чухал хэрэгтээнүүдийн татврыг ямар гормоор зохицуулах уу гэд шийдчихэд 3-дугаарт нь болохоор Монголд огт хэрэглэж ирээгүй татаасыг нэмж зохицуулдаг болно. Тий, ингэж хийх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тий, одоо ингээд татвар дор хийж одоо яг хэрэглээ хэрэгцээ одоо хангасан тэр бүтээгдэхүүн байх юм бол тэр үйлдвэрлэж байгаа компани байх юм бол ядаж 1 жилийн ч татвар өгмөргүй шүү дээ. Яаж хийх юм бэ? Тэгээд зээлийн хүүний юм өндөр тийм ээ. Тэгээд ингээд заримдаа бол ингээд одоо бүр айгүй хэцүү санагддаг байхгүй. 20 гаруй хувийн хүүтэй авчаад тэгээд татвар 1 жил ядаж өгөхгүй байвал хэрэгцээтэй л наач. Тэгээд дээр нь татаас аавна гэдэг таны энэ бодлого эргэж хэмлэл үст. Тэгэхээр одоо цагаас сонсоо. Тэгээд шинэ мөнгө угаасаа хийнэ. 28 он цаатлын хугацаа би бүр ямар ч асуудалгүй нэг 10 хэдэн гишүүн бүр муугаар одоход нэг бүлгийн хэмжээнд очиж байгаа би хийчихнэ угаасаа эдгээр ч гэсэн 28 он хүртэл одоо байгаа энэ дэглэм тэсэхгүй ард түмэн угаасаа ямар нэг байдлаар тэмцэн ойлгомжтой. За тэгэхээр энэ яг тэр нөгөө 90 оны алдаг давтахгүйгээд 90 онд бид нар чинь нөгөө үзэл санаа онол номлолгүй байжгаад хүн солиул болно гэд тэгээд энэ залтай энэ долларын системд орсон шүү дээ. Тэгэхээр би тэрийг давтуулахгүй үүднээсээ яг шинэ мөнгөний бодлого гэд дараагийн төр нь аваад явах юм үзэл санаа онол номлыг бэлдээл яваад байгаа юм байхгүй юу? Үзэл санаа онол номлолтой төр хөгжихөөс биш үзэл санаа онол номлогоо угаасаа худлаа байхгүй. Тэгэхээр энэ бол баяр хүүгийн юм биш шинэ мөнгөний бодлого бол дараагийн шинэ Монгол төрийн авч явах мөнгөний бодлого. Зээлийн хүү татвар татаас сурах бол энэ нэг. За тэгэхээр одоо 28 оноос энийг хийчихэн цаатлын хугацаа хийлээ. Зээлийн хүү жилийн 2 татварыг зөвхөн олсон ашигаас нь авдаг. Тэгтээ шатлалтаагаар тухайн бизнесийг бойжуулж байгаад авдаг боллоо. 3-дугаарт нь тодорхой хүнс одоо юу гэдэг яг аюулгүй байдал тусгай тогтолцоотой холбоотой юмнууд дээр нь татаас өгдөг болчлоо. За энэ бол ингээд дотор талтай шийдчихэж байгаа. Тэнгүү түрүү өөрийн чинь асуугаад байгаа. Дотор талтай шийдэнгуудаа бид нар яах юм гэхээр энгийнээр бодъё л доо. Бүх одоо насан турсан 2 сая 200 мянган хүндээ жилийн 2% хүүтэй зээл өгөөд явчихаар бүгд зээл авсан хүмүүс шүү дээ. Бүгд ашигтай гарч чадахгүй шүү дээ. Нэг нь ашигтай гарвал нөгөөт нь алдагдал таарна гэдэг. Нэг нь олсон ашиг чинь энгийнээр бодохоор. Тэгэхээр энийг яад юм гэхээр бүх зээл авсан хүмүүс нь дотор талаа хангаад тэгээд энэ бүх дэлхийн өстө яаж орох уу гэж тэмцэлж байгаа хятад Оросын зах зээл рүү манайх худалдааны гэрээгээ зөв хийгээд тэгээ энэ хоёр рүү гаргаад өгчих байхгүй урсгалын экспортын урсгалын. Сая бол энийг уган тэр засгийн газар нэг жоохон хийх гээд Оросуудтай сүүлийн олон жил хийгээгүй байсан 350 хэдэн нэр төрлийн бараа аль аль талдаа татваргүй орохоор Оросын албаны улстай гэрээж эхэлсэн байсан. Тэрийг хөгжүүлээл. Тэгэл Оросууд бол тэрэн дээр миний ойлгожоор бол нэг тийм танаа тэрийг аавна энийг аавна гэхгүй та нар юугаа манайхлуу зармаар байгаа. Манайхаас юуг талгүй орвол та нар өөрсдөө өгөрөө гэдэг байхгүй юу. Тийм учраас нэг тийм сүртэй биш. Одоо тэ Оросоос аваад байгаа нефтийн бүтээгдэхүүн оронд зөрүүлээд энэ Сибирийн бүслүүн ядахтай хуучин уламжлалтай нэхий дээд эсхий бүтээгдэхүүн одоо юу гэдэг хүнс мэс зөндөө бид гаргаж болно. За хоёрдугаарт нь хятад руу. Хятад бол тэртээдгөө маш том хэрэглэгч орн. Манай энэ хэдэн өвгдээцэн үлдээсэн буян болох мал аж ахуйн бүтээгдэхүүн. Манай эко хөрсөнд ургасан газар трейдингийн бүтээгдэхүүн. Бүр хангалттай бид нар боловсруулад гоё экспортын савлаад тэгээд брендинг хийгээд брендинг хийнэ гэдэг нь хятадын өөрийнх нь зах зээл дээр гарсан том брэндүүд байна шүү дээ компаниудын тэднэртэй ко брэнд буюу хамтарсан брендийн эзэмших мөн эко брэнд үздэг юм. Тийм манайх яг цэвэр Монгол Made in Mongolia гэдэг нь өөрөө цэвэр 100% эко бүтээгдэхүүн гэдэг нь угаасаа ойлгомжтой учраас манай хөрсөн тарьсан бүр энгийн жишээ би яриа. Манай хөрсөн тарьсан ургамлаар Улаанбуудаагаар хийсэн. Тэгтээ одоо энэ Европ эргэлдэг түүх арх гэдэг биш. Болсон 2 тогооны нэрмэл гэж манайхны ярьдаг шиг одоо энэ хятадын аргуутуу гэдэг байгаа мото энэ гэдэг дандаа 2 нэрцэн энэ тэр хятад хийсэн таримлаар хийсэн мото
Мэдээж улс нь хамаатай. Монгол ТЭС 2 бол манай хамаагүй өндөр үнэлэгдэн жишээ нь зөвхөн хятад руу биш дэлхийд дээр зарах марк гэдэг. Ингээд сэтгэж чадвал за өөр монголоор дүүрэн одоо цагаан эдээ махан бүтээгдэхүүн боловсруулдаг бүр төрөл бүрийн борц одоо зүгээр анх шатны хүнсний боловсролтын үйлдвэрлэл тэр чигээр байж байгаа. Тэрийг зүгээр тоног төхөөрөмжүүдийг авчираад 3 жилийн хугацаатай хүүгүү лизингээр малчтаа өгөөл гарсан бүтээгдэхүүний доторчлын зах зээл дээр нь саний хилдэг татваргүй байлгаж байгаа хүмүүст нь хэрэглэж сургаад импортын нэг дэлгүүрдээ дүүрийн импортын хог байгаад шүү дээ. Нэг баахан пичээ одоо юу гэдэг идэж уудгүй нэг баахан юмнуудаа цэгцлээ доторчлынхаа зөв эрүүл ахуйтай хүнслүүгээ шилжүүллээ. Үнэн нь угаасаа импортыгаас хамаагүй доошоо болгох чинь угаасаа нөгөө зээдийн хүү татвар байхгүй болохоор буучин шүү дээ. Тэнгуут нь дараа нь хятад руу тэр брэндүүдээр нь гарах замыг нээгээд өгнө. Энэ бол анхан шатны хүнс одоо юу гэдэг хүнс одоо бүтээгдэхүүнээс гадна бид нар мал аж ахуйн бүтээгдэхүүнэд гүн гүнзгий боловсруулсан олон төрлийн бүтээгдэхүүн ихэд бол өнөөдрийн зараад байгаа Эрдэнэтийн зэсийн баяжмал зарж байгаа 5-7 нүүрс зарж байгаагаас хамаагүй том экспортын орлогыг хийх боломжтой байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө бид нар зүгээр аль болохоор нэмэн өртөг шингэсэн эцсийн хамгийн өндөр үнэтэй зарагдах тэр шүтэнд очисон боловсруулалтыг хийгээд савлгаа брендинг хийсэн тийм юм хийх бол сүртэй биш. Хамгийн гол юм нь суур зээлийн үгийн жилийн 2-оос доош оруулж өгöd татврын зөв болгоод татаасын зарим тохиолдолд хятад руу зарах болох юм бол бүр татаас өгч байгаа хэтэн зах зээлд оруулах хэрэгтэй байхгүй юу? Иймэрхүү санхүүгийн 3 хэрэгсээ зөв хэрэгжилчих юм бол амархан босоод ирэх байхгүй юу? Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол айгүй боломжтой шүү дээ. Бүрэн боломжтой. Одоо тэгтээ манай бүрэн боломжтой гэж бүр тийм. Нөгөө цагаан сар болох гэж байна. Тэгэл манайхан бол дотоодоо үйлдвэрсэн маш гоё бүтээгдэхүүнүүд гаргачлаа л. Тэгэл зөвхөн дотоодоо хэд үзэсгэлэнд ороод хөдөөнийх ингээл ирээл зарагдах гэдэг яг түрүүний нэг ярьсан экспорт одоо тэр асуудал байгаад байгаа юм л да. Тэгээд өөр Монголд яг тийм байдаг шиг манайхан бол адилхан илүү чанартай сайхан эко бүтээгдэхүүн зөндөл. За тэгээд энэ яг нөгөө саний хэлдгээр нөгөө хэлэхэд шинэ мөнгөний бодлого гэдэг нь зөвхөн нөгөө зээдийн хүү татвар ханшаа алдагдал инфляцийг хянах гэдэг юм биш. Одоогийн нэг Монголын эдийн засгийн өөр ямар үстэй юм хэр хөөрхи бүх монголчууд зээл аваад өрөнд ороод ямар ч үйлдвэрлэл хийхгүй 8 хийж байгаа нь одоо бүгдээрээ ингээд дампуураа дуусч байгаа эцсийн шатанда. Тэгээд юу үлдэж чинь ихэр Монголд хэдэн ард түмний баялагийг уулуурхал лицензийг авцсан MCS мэтийн гадагшаа экспорт хийдэг компани тэрийг дагсан бүлэглэл нэг жоохон мөнгөтэй. Хоёрдугаарт нь мөнгө хүлдэг банкны эзэдөө банкнууд нь өөрсдөө банк усаа байгуулад банк усууд нь өөр аппликейшнуудаа байгуулсан нэг мөнгө хүлдэг тогтолцоо нэг жоохон орлоготой явж гин. Гуравдугаарт нь төсөө мөнгөн дээр ажилтдаг энэ бүлэглүүд шүү дээ. Цүнх хөрөгчтэй. Одоо энэ их хурлын гишүүн бүлэглэлийг дагаа сайдын багцыг дагаад ингээд нэг баахан ажил төрөл авдаг. Төсөв дээр ажилтдаг. Өөрсдөө барагцаа зээлмэл авдаг. Тэндээс төсөвтэй ажиллаад зуучсан хүмүүс мөнгө авчдаг. Гүйс хайд орсон хүмүүс мөнгө авчих гэсэн ийм 3 бүтэц өнөөдөр нэг амьтаа голтой явж байгаа. Гэхдээ энэ ч удахгүй байхгүй. Бүгдээр нураад унна гэсэн үг. Төсөв гэснээс одоо бүр нөгөө хөгжил бүр ярьж хойлоо чадсангүй л дээ. Хөгжил зээлийн хүү одоо энэ мөнгөний колоничлол мөнгөний хүү гэл ингээл одоо зээлийн хүү гэл яриад таарлаа. Нэг талаараа жаахан өрөвдөлтэй юм шиг. Уг нь сайхан хөгжлийн тухай, ирээдүйн тухай гоё юм ярих. Тийм цаг ирэх баха тийм ээ. Тэгээ одоо би төсөв гэснээс танаас асуух гээд 2025 оны төсөвж ойлгомжтой. 26 оны төсөвийг бас их өдөр гоёор хийсэл гэж ярьдаг. Тэгсийг ирнэ бас алдагдaltaй л гэж ярьдаг. Ер нь оны эцсээр бид нар одоо инфляц энэ төвшөндөө ядаж байгаад төсвийн дотоод энэ төр ярихгүйгээр аятайхан байх боломж харагдаж байна юу? Байхгүй юм байхгүй юу. Би түрүү хэлсэн 1695 онд Английн хаан тэр нь Холландаас очсон хүнийг хаан болгоод тавьж хуйлж жагаад тэгээ нөгөө эртний одоо юу гэдэг Венец, Генугээд Италийн хар аристократ буюу хар язгуурт ингэж нэрлэгддэг мөнгө хүлэгчэд нөгөө Ротшильд тэгээд тийм баахан Варбург гэх хэдэн тийм хар язгууртан буюу одоо христийн шашныхаар бол тийм ад зэтгэр чөтгөр гэж нэрлэгддэг тэр бүлэглэл Английн хаантай хуйлдаад тэгээд төр нь хаан нь зоосоо хэвлдэг мөнгө хэвлдэг байсныг болиулаад мөнгө хэвлэх нь хувийн тэр мөнгө хүлэгчид хэвлээд хаан зөвхөн зээл аваад ард түмнээсээ татвар цогнол төлдөг загварлаа оруулсан байхгүй юу. Тэгэхээр манай Монгол улс яг тэр загварын 21 дугаар зууны хувьраар нь явж байгаа. Засгийн газар нь
хувийн банкудаас мөнгө зээлнэ. Засгийн газар өнөөдөр сайн харах юм бол олон улсын валютын сангаар дамжуулж гадны мөнгө хүлэгчдээс зээл авна. Дараа нь дотор талаас голомт худалдаа хөгжил хаан банкнаас зээл авч явж байгаа. Өрийн бичиг гаргаад. Монгол банк нь арилжааны банкудаас зээл авч ирсэн гэсэн үг. Үгүй. Засгийн газар нь арилжааны банкнаас зээл авч байгаа байхгүй юу? Одоо засгийн газрын бонд гаргалаа гэдэг бонд гэдэг сүртэй нэрлэлтийн дээр чи өрийн бичиг. Тэгээ засгийн газрын бонд жилийн 17-18% хүүтэй бонд гаргаад тэрийг банкуд тодорч авлаа гэдэг байгаа ч ерөөсө засгийн газар нь өөрөө яг одоо биднэртэй адилхан бид нар 20% хүүтэй зээл голомтоос авдаг бол засгийн газар нь 18% хүүтэй зээл аваад яваад байгаа. Тэгэхээр энгийн локер бодлоо. Бүх зээл авч байгаа хүмүүс дампуурчаад нь шүү дээ. Тэгвэл засгийн газар ч ялгаагүй байхгүй да. Яг ийм зээл аваад байгаа учраас. Тэгэхээр энэ Англи Америкийн мөнгө хүлдэг буюу ашигын төлөө банкуд мөнгө хэвлээ тэрийн төр засаг нь бусдын зээл авдаг энэ тогтолцоо ч өөрөө засгийн газар нь ч тэр бизнес хийж байгаа хүмүүс нь ч тэр өрнөөс өрний хооронд явахаас биш хизээч өрөө төл дуусаад дахиж цаашаа өр ширгүй амьдрах боломж олгодоггүй тогтолцоо واخгүй да. Угаасаа анхны бүр гарсан философи нь хэрэгжсэн тогтолцоо юм нь өөрөө тийм ээ. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар энэ төсөв гэдэг байгаа ч юу юм гэхээр яг сайн харж чадвал зээл аваад авсан зээлээ төлнө. Үлдсэн мөнгөөр нь эрүүл мэнд боловсрол гэсэн салбарын хүмүүсийнхээ цалин өгнө. Тэгээд дээр нэг жоохон бүтээн байгуулалт хийвэл энэ 3 төрлийн зардалтай. Ойролцоогоор 3-1 нь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт элдэмийг хийн, 3-1-ээр нь цалин цавгаа тавина, 3-1-ээр нь зээлээ төлдөг. Ийм л загвар واخгүй юу? Мөн үү? Тэгэхээр ингэндээ ботчлаа. Өнөөдөр Америкийн засгийн газар их сонирн байдаг шүү дээ. Америкийн хүн ам 340 сая хавцаа байгаа. 340 эзэн сая. Манайх сая 3.6 сая болсон. Америкийн засгийн газар өнөөдөр 39 тэрлион долларын өртөө байгаа. Яг нь хувийн мөнгө хүлэгчдээс зээлцсэн. Яг манайхтай адилхан засгийн газар нь Трамп дандаа зээл авч явдаг байхгүй юу? Тэгээд ард түмсээ татах цуглуул төлдөг. Манай Монголын засгийн газар бас 39 тэрбум долларын өртөө байгаа. Яг адилхан байгаас өөр билүү инхээр 340 сая хүн 39 тэрлион долларын өртөө байх. 3.6 тэрбум монгол хүн 39 тэрбум долларын өртөө байх хоёр бүр яг баримжаа байгаад байгаа. Хүндээ хуваагаад ирэхээр өрийн тоо гарч. Гэхдээ яг нөгөө Америкийг баян гэдэг байгаа нь юу инхээр одоо нэг хүнд оногдох орлого гэдэг нэг хүнд оногдох өрөө хилдэг. Яг сайн судлаад үзвэл. Тэгэхээр Америкууд арай жоохон баян юм шиг амьдардаг нь юу инхээр монгол хүн одоо ингээнээр ботчих л да 39 тэрбум доллар цөмөрөө 3.6 саяда хуваахаар чинь нэг хүнд ойролцоогоор нэг 11 мянган долларын өөр оногдоод байгаа. Тэрийг манайхын GDP гэд нэрлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас Америкууд болохоор нэг хүнд манайх бол 1100 долларын өөр оногдож байгаа бол жилийн 11 олгож байгаа бол Америкууд болохоор жилийн 100 мянган гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нар жил сарда 1000 долларын цалин авдаг байлаа гэхэд Америкууд сарда ойрцоо дунджаа 10 мянган долларын цалин авдаг буюу зээлэр юм авч амьдэрдэг учраас баян юм шиг харагдаад байгаа болохоос биш яг цаад амьдралын өрийн механизм бүгд адилхан байхгүй да. Тэгэхээр миний яриад байгаа юм бол бид цаашаа Америкийн загвараар явахгүй. Хажууд байгаа хятад Орос хоёр одоо шинэ ингэ бодъё. Орос ялангуяа Орос хятадыг манайх ингээл хятадыг Оросыг ялангуяа муу гэдэг. Зүгээр эрхүүд очиод үзээрэй. Оросуудын авч байгаа цалин өнөөдрийн монголчуудын авч байгаа цалингаас 2 дахин их байгаа. Оросд амьдралын өртөг Монголын амьдралын өртгөөс 2 дахин хямдхан байгаа. Нэлээд хүнсний хямдхан юм л дээ. Тийм. Тэгэхээр чи бид нар чинь бүр 4 дахин гэсэн үг шүү дээ. Ойлгож байна те. Өөрөөр бид нар одоо сарда манай монголчууд сарда сая төгрөгийн цалинтай бол Оросууд 2 сая төгрөгийн цалинтай гэсэн үг. Манайх авсан сая төгрөгийнхаа цалингаар хоол хүнс байрны мөнгө төлж байгаа мөн үү? Тэрнээс нь Оросууд нь төлж байгаа 2 дахин хямдхан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүр хамгийн муу мөнгөний бодлоготой муу гэдэг Орос хүртэл манайхаас 2 дахин цалин их амьдралын өртөн 2 дахин бага байгаа байхгүй да. Тэгэхээр яг үүндээ өнөөдөр Монгол шиг ийм амьдралын өртгөн энэ мөнгө үйлдэлээсээ болоод өндөр болцсон. Инфляци дийлдэхэ болцсон. Цалин амьдрал төрдөггүй. Тэгээ бүгдээрээ өрөнд баригдаад одоо цааштай яах чадахгүй мухарцсан байж байгаа бол дэлхийд одоо байхгүй. Нөгөө муулаад байдаг шоолоод байдаг Африк энэ чинь замыг аль хэдийн энэ тавиланг туулаад дайраад өнгөрцсөн одоо бүр цэцгэлээ хөгжөөд эхэлсэн байхгүй юу хөөж гаргаад энэ юмнуудыг чинь за Францын колони байсан нь бүгд Француудынхаа мөнгө хүлэгч зүрхтэй бүгдийн хөөгөө гаргацсан Францын өрийн бичиг яг одоо яг сайн үзвэл Америкийн засгийн газрын телевизээр буюу үнэт цаас масаар валютын нөөцөө хийдэг мэдэгтэй адилхан Францын засгийн газрын өрийн бичгээр валютын нөөцөө хийдэг мэддэг байсан Африкийн колони улсууд нь бүгд энэс салцсан хөгжсөн байхгүй да. Тэгээ бид нар үнэхээр одоо мод монголоор дуустдаг гэдэг шиг бүр хамгийн арчаагүй өрөндөө баригдсан арчаагүй
Тэ ядарсан ард түмэндээ ус болчиход байгаа учраас би одоо өөрөө ирэхгүй л ингээд тайлбарлаад тэмцээд байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо тантай ярилцаад одоо асуулт асуух гэхээр одоо бас юм бүр сонин шокнд л орчод байна л да. Нэгсэн та ингээ мөнгөний колончлолд орсон гэлээ. За тэг баг дампуурсан гэж ярьлаа. Тэгэхээр зэрэг цаашид одоо яалтчгүй бас өөр шинжилт хэрэгтэй. Угаасаа нөгөө таны хэлсэн шиг одоо мэдрэгдэж байна. Угаасаа мэдрэгдэж байна. Тий, тэгээд одоо битэрийн дааж ярилцах цаг маань ингээд нэг том аль хэдийн баг өнгөрцөн баха. Тэгээд дараа дахин ярилцах боломж олдох байх. Дээр нь таны одоо зорж байгаа үйл хэрэгч гэсэн бүтэх болтугай гэд нийт сонсогчдын өмнөөс танд. Тэгээд миний үйл биш шүү. Миний үйл биш. Бидний үйл байхгүй юу? Тийм. Тэгэхээр аль болохоор л олон хүмүүс шүү. Энэс батныг хэлэхэд ийм бид шүү. Тэр ингээд дэлхийд биш шүү. Нийгэм гэж хэлээд байгаа тухайн ард түмний альва нэг улсын ард түмний эсвэл үндэстний оюун санаа угаасаа яг 3 ангилагчтэй. Одоо миний шинэ мөнгөний бодлогыг дэмжих хүмүүс 30% байна. Мөн үү? За энийг бүр эсвүүцэж ярих мэрхэн гэвэл нөгөө талдаа бас 30% байх байхгүй 30% байх байхгүй юу? Байгальтай байлгүй. Тийм. Өөр би одоо энэ банкны эзэд мөнгө хүлэгчэд тий дуртай байх. Тэд дургу хоолоо олж иддэг 30% байна. А дунд нь тэр нэг 40% байдیں۔ Тэр тань мэдүүлчих юм бол тэгээ угаасаа энэ 70% улсаа аваад явчихна. Тэгэхээр миний эхний зорилго бол ерөөсөө нэг доотлол нь 15% байхад бол тухайн улсад оюун санааны хувьсгал гараад дараа нь тэр нь бийжээд бодит хувьсгал болчтой. Тэгэхээр одоо миний харж байгаагаар шинэ мөнгөний бодлого бол нийгмийн 15% рүү очсон. Тэгэхээр энийг би ингэж явсаар байгаад тэр 15-аас нэг 30% хүртэлх дэмжигчтэй бүгдийг нэг сайхан эвлүүлж аваад тэгээд энэ маань тэмцлийн ямар арга хэлбэрээр байхын тэмцээд тэгээд энэ хууль тогтолцоог буюу Монгол банкны хууль, арилжааны банкны хуулиудыг бүгдийг шинжилчих юм бол тэгэл цаашаа шинжлэхийнхаа иргэний хууль, эрүүгийн хууль, бусад салбарын хуулиудаа яг энэндээ тааруул дахиж цэгцэлж аваад тэгээд Монгол улсад дараа нь баяр хөж хэрэггүй хинч байсан засгийн газар нь ямар хүн байна, их хурлын гишүүд нь ямар хүн байна. Одоо энэ их хурлын гишүүд яаж гарч ирсэн байсан 91 оны Монгол банкны хуулийг өөрчлөхгүй, 91 оны арилжааны банкны хуулийг өөрчлөхгүй тэрийг дагаад өөрсдөө улс орноо хорлоод яваад штэ. Яг тэрэн шиг шинэ мөнгөний бодлогоор 91 оны Монгол банкны хууль, арилжааны банкны хуулийг өөрчлөөд тэгээд мөнгө хүлдэггүй тогтолцоогоо бүтцтэй хийсний дараа бол яг өнөөгийн гишүүд энийг засахгүй байгаа адилхан тэр хийсэн тогтолцоог дахиж өөрчлөхгүй дараагийн төр нь ажиллаад авах байхгүй юу? За маш сонирхолтой яриа мэдээллүүд авлаа. Тэгээд өргүү Монгол хөтөлбөрийн тэргүүн шинэ мөнгөний бодлогын санаачлагч гэж байгаа байхгүй. Тэгээд таны одоо та бүхний хийж байгаа энэ үйл хэрэг бүх монголчуудыг өргүү болгож тийм ээ. Одоо шинэ мөнгөний бодлогоор бизнес эрхлэх амьдрах таатай одоо нөгөө өрсөлдөх чадвар дэлхийд маш сайхан тийм амьдралтай болохын төлөө зорж байгаа бас үзэл санаандаа үнэнч тууштай ингээд зорж байгаа та бүхний ажил бүтэх болтугай. Ингээд өнөөдрийн ярилцлаганд бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За ерөөсөө болно угаасаа бүтнээ угаасаа тий. Энд чи угаасаа өнөөдрийн ард түмний бүр амин чухал амин тулсан хэрэгцээ. Бүр шаардлага болчиход байгаа юм чи бүтэн штэ тий. Угаасаа түүхээр ингэж ирсэн нөхцөл байдал тэгээд тухайн ард түмний эрх ашиг бол хинч зогсоож дийлдэггүй байхгүй юу? Мөн үү? Энийг бүр эсгүүцэд ямар сайндаа одоо харалтаа энэ их хурлын гишүүд учрал энтрийн амнаас бол бүр өөрөө ирэхгүй зээлүү буулгыг гараад байгаа үст. Энд чинь сайн юм байхгүй. Би шинэ одоо учрал энтрийн зээлүү буулгыг гэж байгаа дэр нь бол бүрэн дэмжиж байна. Зүгээр зээлүү яагаад өндөр байгаа гэдэг онш нь буруу тавиад байгаа учраас оншоо буруу тавьсан буруу явчих шүү гэдэг дээр шүүмжлээд байгаа болохоос биш эсгүүцэж байгаа юм байхгүй байхгүй юу? Тэ? Тэгээ буруу онш тавьсан буруу хийж бүр хорлож ирснээс хийхгүй байж нийтээрээ зөвшөлтсөж жагаад зээлүү хүүгийн яг үнэхээр өндөр байгаад байгаа оншны үеийн гэдэг дээр баяр хүүгийн онш үеийн бус хүмүүсийн онш үеийн гээд нийтээрээ дахиад нэг сайн ярьчихсан дээр байхгүй да. Угаасаа нэг их та нөгөө ард түмний санал асуулгад бас. Тийм тэнийг бас давхар яриад яваад байгаа гэсэн үг байна. За маш их баярлалаа. За тэгээ ярилцдаг гэсэн сайхан баярлалаа. Тэгээ аль болохоор одоо миний зориод байгаа зорилгондоо хүрэх үндсэн одоо гол үр дүнд хүрэх арга нь бол өөрөө энэ ард түмний соён гээгүүрлэгчтэй. Тэгэхээр түрүүний хэлдэг нөгөө мэдрээд байгаа юм нь ийм учиртай юм байна. Энэ Монгол банк ингэж байгаа юм байна. Арилжааны банк ингэж байгаа юм байна гэж мэдүүлэх нь өөр байхгүй юу? Онлын хувьд, тогтолцооны хувьд, хэрэгжүүлж байгаа бүтцийн хувьд ингэж байгаа юм гэж мэдүүлэх гэж тайлбарлаад байгаа гэсэн үг шүү, тий. За гэлээ. За гэлээ. За манай өнөөдрийн бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлэгт өргөй Монгол хөтөлбөрийн тэргүүн
шин мөнгөний бодлогыг санаачлагч Ахуй Төрийн онолж эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн баяр хүүгээ оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа. За.